Хамбог төвцөл компани ган хөлийн шар хавцмар Дорн даймны гүшилтэй шар хавцмар ан хөдөр орж иж байна. За энэ бүх хүнсний мөрдийн уралдаанд одоо 28 км-ээс эргэж хавцар дээрээс эргэж ямар ч удаа бүлээнгүй мөнхтрийн авраг хэрмэрлэл одоо сая ахар сүүлний адилхан мөрдөр цаатгаар нурах юм да. За одоо гарагч мөн байж удаа. За энэ бүх хүнсний мөрдийн уралдаан сайхан болж барайнд болоо. Хэдхэн чин дараа хайр өдөр төрүүлсэн уралдаан жимсний эзэн уяаттай та бүхэн узнаа. Ямар хөшөлтэй? Миний Вордмар маань Дорн аймгийн Алтан ширээс авсан гэдэг үнэ. Онгон хордон буюу. Өмнө нь одоо олон удаа сайхан давчихсан да. Тий. Одоо дөрөв ашигтай харагдаж байна. Тий. За баярыг яхаа. За баярлалаа. За баярыг яах вэ? За баярлалаа. Гагтай явлаасаа. Араас жоо нэгсэн жоо гараа алдуудаа. Гараа яг. Тий. Яг араа сайхан нэхэд сайхан урдан бай, сайхан яваад. Тий. Нутагтай нутаг орондоо ах нь 70 жилийнхоор ариг их насны ариг авч баярлж байна. Харин одоо говьтой наадамч болон таныг бас харж байна. Тий. Үнэхээр сайхан байна. Сэтгэл өндөр байна. Их насны мар ах нь нүгээр Сэлэн аймгийн Орсын гүйлдээр зэрэг ариг дүүлж сайхан байна миний. Сүхбаатар аймгийн Түн цогцмын угуул адуу байгаамаа. Өмнө яаж төгч Баатрах? Өмнө нэр тагч битүү адуу ерөөс. Анх удаа л одоо бүсийн аад битүү оруулаад аригдлаа да. За сайхан дараа та. За баярлалаа. Хэд настай адуу вэ? 7 настай дуу Сүхбаатар аймгийн асгацмын манлаа уяач онгуугийн өнгө гэлгөө. Зүг. Энэ жил одоо хэд гоёроо оролцож байна? Анхныхаа уяагаар орж байна. Зүг. Баг насандаа яаж төгч вэ? Баг насандаа энэ аймагт ариг түрүү авчаасаа. Голд аймагт. За баярыг та. За баярлалаа сайхан. Хүн бас хонгор морийг харж илаа. За харахгүй давтаа адуу юм аа гараал явлаа. Тий. За хонгор морины талаар та бас. За миний онгор мөр энэ жил улстай төрүүлсэн. Тэгээд нутгийнхаа өдөр төрүүллээ. Би телевизээр ярилцлага авахд төрүүлэлт нь хэлжсэн. Нутгийнхаа өдөр оролцоно гэж. Тэрэ төрүүллээ. Хоёртаа. Тий. Одоо хэд настай адуу вэ? 10. Хоёр дахь руу яана уу? Улсад ирээд. Тий, давхар уяагаар улстай төрүүлэл энэ төрүүлчихлээ. Тий. Өмнө одоо яаж төгч вэ? Яг нэгэнтний ой төрүүлжсэн. Ганцаар явж байгаа энтний ойд. Огшил одоо Дорн говь зүглээ. За баярыг сайхан. За баярлалаа. Барайнд ороход зарахгүй алтайчууд хурдтай гэж аймаг байгууллагынхаа 70 жилийн ой наадмын их насны мөрдийн уралдааны төрөв хүртэж баяр дээр одоо баяр нэмсэн ийм сайхан үйл явдал болсон. За мөн Монгол улсын начин Сүхбаатарын Баатар гэж Голд аймгийн цэс сугуулалтаа улсын начин маань сайхан одоо хөрмөрөн айраг турдлууллаа. За авраг одоо Борон бүсийн авраг уурлмаар одоо үзэн турдлаа. За энэ хүү алтайчууд их насны мөрдийн уралдааны төрөв айргийг одоо хөтлөө. За ингээд урдан их насны мөрдийн уралдааны цолыг одоо болж байна. Эдгэрцэн үлрэлд цэцгэн дэвсэн харуулсан Инжин цагаан гэртээ Шагналыг хадуулж байна. За Монгол улсын Тодмондойч Ганбаатар, Монгол улсын Мандайч Ахтуу Сэрэмжигэнд нарууд одоо айрагд төрүүлсэн хурдан их насны мөрдийн төрөвийг одоо байлж байгаа юм байна. За Ахтуу хоёр манлаа Өмнөрийг байлаа. За айргийн мотоцикл мөнгөн шагнал эзэндээ очиж байна. Японы Honda маркийн сайхан мотоциклоор одоо айргийн модыг байлж байна. За Баатар начны хэрмэрийг мөнгөтөр уяач алдарт байж мөнгөтөр уяж тав хөрлүүлсэн. Сасан дундаа туслантай хасагт горвон хайрхан утан дундаа суудалтай За түрүү мөрний байшиг нь Тодмондой уяачин шиг Max Group гэсэн одоо сайхан юм шиг эзэндээ очиж энэ хонгор мөр эзэндээ
машин авчирч өгч байна. Алсын наадам төрүүлсэн ахаад үрээссэн уралдаан төрүүлээ. Харахгүй л одоо энэ цагт ударсан онц уралдаан хөлөг гэдгийг ойлгоно. Их хүн одоо эзэн хүнийхээ нутагт байж бодлоо байна. За түрүүн мөрний шагнал Франц төрийн яриас авсан. Энэ сайн нутгаа санахгүй яаж явах юм бэ? Их шиг яруу дуун Загвалтай аймгийн 70 жилийн Монгол Улсын засгийн газрын шийдвэрээр зохион байгуулагдсан баруун бүсийн байшиг наадмын урдан азраг гарааныхаа зурхаа руу ийхүү гарч байна. За урдан азрагны уралдаа эдэн дотор бол одоо өнөө жилийн төрийн баяр наадмыг хөтлөж байгаад одоо 8-аар орсон 2 бүсийн уралдаанд төрүүлсэн Баянгар аймгийн байж бүрэн төрийн байсан Баттулга сайдын урдан хорон азраг эдэн дотор мордсон байгаа. За мөн одоо Завхан аймгийн Дөрвөлжин сумын Дайдын хүүгийн барайгийн зайрдаг Төв аймгийн Сэргэлэн сумын Санжин аймгийн одоо хурдан Завхны бүсэд өнгөрсөн жил 9-д орж энэ жил улсад одоо өнгөрсөн өнгөнд явж бод 22-д орсон хурдан зайрдаг зарга мөн явсан өнөөдөр одоо дээгүүр болдог байх гэж одоо яаж тарж байна да. За мөн Голтой аймгийн Халуун сумын яаж Батбаатарын халтар гэх мэт аймаг орон нутагта тогтмол сайн уралддаг олон одоо азаргнууд удсан ах トゥ 2 мандайг авьяандараас усна 3 4 азарга одоо мордож явах шиг байсан. За ингээд хурдан азарганы уралдаан бол үнэхээр өнгөтэй сайхан болно үзье. За идэх мөчн дараа азар гарааны хасахаар сэргэн. За төхөөрөмжид энэ сайхан зүйлийн ачаар ер нь хаа газрын наадам бодлохоо байсан бол маш давааштай юм сайхан юм байгаа. За энэхүү Алтай 70 жилийн хурдан мордын уралдааны азар гараан дээрээс яриглээ. За урдан азарганы уралдаанд сул задраагүй дөнгөж иргээд бөөн дүүхэн явж байгаа учраас одоо чугаг таах хүн бол одоо сайн харж байна. За урдан азарганы уралдааныг ягаан цамцтай хүүхэдтэй хол азраг Алтай констракшны Батэрдны хол азраг байна. 5-8-д Алсын алдарт уяач Батулзын 9 урдан азраг бол одоо урдан азарганы уралдааныг өнгөлөөл гарч байна. За Алтай констракшны Батэрдны гэдэг хүн ч одоо нас өхөн дээр ер нь одоо мөрдөн дээгүүр явуулж байгаа. Даргал алдарт байж болонд ойрхон оцсон юм хүн гэдгээ одоо бас одоо тийм шиг байна. За хурдан азарганы уралдааны наадлаар нэг сайхан цавдар азарга 145 номертой сайхан цавдар азарга одоо өнгөнд гараад өршилж яваг та бүхнээс ярлаа. За өнгөний хэдэн азарга одоо энд харагдаж эхэлнэ. За Бараан цусмын азарга өнгөрүүлсэн. Ард дээр нь Батулга суудын хөрөн азарга дээр 3 дээр явж байгаа цагаан цамцтай хүүхдээ шар хамгаалтын малгайтай хүүхдээ хөрөн азарга бол Сүхбаатар аймгийн Асхтын Инкваторын унган адуу, Баянгар аймгийн Баян Овоо сумын яач, Бундын бүрэн төрийн үйлсэн Баянцхан, Баянгар аймгийн Баянцхан сумын угуул, Арилга хот байгуулалтын яамны сайд, Балтмаагийн мөтлөөр азарга, Заанаагур цэнхэр цамцтай хүүхдээ Буурал азарга, Дундгой аймгийн Эрдэнэ далайн сумын угуул, Давгийн зөвхт хоёрын буурлал гэж одоо хурдан буурлал азар Төв аймгийн баяр наадамд харж ирсэн. Өнгөрсөн жил Баян хонгор 4 дээр явж байгаа суусан буурлал азар энэ хаахгүй юм байна. Энэ бол Төв аймгийн баян цаан сумын улсын алдарт Сэрэн дашин Ямбал сүрэнгийн унган адуу юм одоо энэ цагт тодорсон ийм хурдан буянгуудын нэг бол одоо яа харахгүй юм байгаа. За хурдан азарганы уралдаанд 5 номертой бол азар Алтай констракшны Батэрдны хол азар түүний урдаар цагаан цомцтой хүүхдээ хөрөн азар Батулга сайдын хөрөн азарга зааны азарга Мягмар сүрэн зааны хөрөн азаргын ард явж байх юм. Ногоон хувцастай хамгаалтын одоо улаан малгайтай хүүхдээ Мягмар сүрэн зааны хөрөн азарга зааны ард Монгол улсын малдайч голтын төгөргийн Баст маллайн одоо хэр азарга явж байна. Ногоон шар аваадтай цэнхэр малгайтай хүүхэд унсан хэр азарга. За өнгөний 4 азарга тасарлаа. За зөв талд нь явж байгаа цагаан хувцастай хүүхдээ хөрөн азарга бол Сүхбаатар аймгийн Асхтын Инкваторын унган адуу Ховдын 2008 оны бараан бүсэнд шиг өнгөрсөн жил 2009 оны ламын 370 жилийн ой наадмууд тус төрүүлсэн. Өнөө жилийн улсын их баяр наадманд өнгөнд явж байгаад 8-аар орсон. Барилга хот байгуулалтын яамны сайд Баттулгын хөрөн азарга сайхан өнгөлөө гараад ирсэн. Наадтал дээр нь Голтой аймгийн Баян уулын Цэрэн жигмэд Монгол улсын мандаас Давдөржин Цэрэн жигмэдийн халтар азарга наадтал дээр нь гараад ирсэн. Одоо ийм хоёр азарга ямар ч болсон өнөөдрийн хурдан азарганы уралдааныг өнгөнд гараад ирсэн явж байна. За 3 дээр нэг сайхан халтар азарга гараад ирсэн байна. За энэ Баян уулын Самдаг дөржин хар азаргатай их адилхан азарга байна. Арайч биш юм болоо да. Заарын азаргнууд одоо тааханд харуулж байна. Ягаан хувцастай хүүхдээ бор азарга сая харагдаад өнгөрлөө. Заан дэлгэцэн дээр харагдж байна. Заан бол одоо Голтой аймгийн Баян уулын
Батчаргалын барзарга. За их насны мөр харагдуулсан батчаргал уяач энэ өдөр азарган зээжинд гараад ирсэн явж байна. Араас цэнхэр туцтай хөвгтэй шар нөмөртэй хараа зарга зан Говьтангийн халуун сүмийн уугуул Жанчин төржин Батбаатарын алтраа зарга мөн байна. Заан алтраа зарга бол одоо Сүхбаатар аймгийн Халзан сүмийн аймгийн алдарт байж мөнгө сүмгийн унган одоо 10 настай улс одоо аймаг улсын уралдаанд 13 айрагд төрүүлсэн юм ордон зарга. За Маасмалда хэрэг зарга цэнхэр цамцтай шаруудтай хөвгтэй Маасмалда хэрэг зарга 5 номертой хуулаа зарга бол Алтай констракшны Батэрдний хоолойч алсын алдарт байж Батулзын үйсэн юм ордон зарга байгаа. За өнгөний 2 зарга тасаарчи. Говьтан аймгийн баян улсын яриад Монгол улсын ундаж Дагвдөржин зэрэг нэгмтийн хөрөн халтраа хэрэг зарга өнгөссөн хэвээрээ ард дээр Халтмаагийн батлах сайдын хураазраг 87 номертой хуулаазраг цаана бол одоо Говьтан аймгийн Дарив сүмийн Гансүхий хуулаазраг мөн байна. За Гансүхий хуулаазрагч өнөөдөр гарцаагүй зээжинд гарч уралдахандаа ногоо хувцастай хүүхдээ хонгор азраг сая харагдаад өнгөрлөө. За Говьтан аймгийн 9 бүлгийн Чинбатын хонгор азраг мөн байна. За өнгөний 2 азраг мөн ч одоо урдан байх ч вэ. Наадтал дээр Говьтан баян уулын Монгол улсын мандаж Дагвдөржин зэрэгнэрүүдийн урд алдар азраг Сүхбаатар аймгийн угшилтай аймаг одоо бүсэд 2 харигдсан ч байна уу. Энэ одоо азраг байгаа. Цаадтал дээр нь Сүхбаатар аймгийн Асхтын Инкваторын унган адуу 2 бүсэд төрүүлсэн Халтмаагийн батлах сайдын урдтай 2 азраг бондын бүрэн төр яаж болж байгаа. За аймгийн урд дээр шар хувцастай хүүхдээ хөрөн зэрэг азраг яваад байгаа. За энэ хурдан хөлөг бол одоо аргагүй усал одоо сайхан 2 хурдан азарга одоо өнгөлцсөн яваад байна. За сүүлийн үед одоо Алтай нутгийн нэрийг гаргаж байгаа Ахтуу 2 манлагийн байр дээрээс бол одоо өнгөнд оролдох адуу бол одоо мөн чулуун мөрдсөн. За Алтар азарга бол одоо 2 дээр үж байгаа харж байна. За шар хувцастай хөрөн азарга 3 дээр явдаг нь Говьтан аймгийн Дэлгэр сүмийн аймгийн алдарт байж амар зайгийн хөрөн азаргатай адилхан азарга харагдаж байна. За 9 номертой мөрдсөн Дагвдөржин Цэрэнжигмд манлагийн хээр азарга. За энэ жил Цэрэнжигмд манлагийн соёолын зэрэг азарга их хурдад азарганд оролдож хараахан харагдаж чадлаа. Зургаагаар усныг авах сайн мэдж байгаа. За тэр цаадлаар шар замцтай хүүхдтэй хөрөн азарга Говьтан аймгийн Дэлгэр сүмийн аймгийн алдарт байж амар зайгийн хөрөн азарга мөн байна. За сайхан шар азарга ягаан хувцастай хүүхдтэй шар азарга агуур гараад ирсэн байна. Яан шар газар бол одоо хараахан танихгүй юм одоо хөлөг байна. Заарын газаргуудыг тааханд одоо харуулбал энэ 3 газар бол өмнөний 2 газарганы ард дээр яваа одоо зэрэг юм газарга энэ уралдаан. Заараас Завхан аймгийн Дөрвөлжин сүмийн уяач Дайдын хүүгийн баярагийн хөрөн гэж Төв аймгийн Сэргэлэн сүмийн Санжин мөнгөн одоо хурдан хөрөн газарга орж иж байна. За түүний ард дээр бор газарга орж иж байгаа. За энэ бор газарга бол Говьтан аймгийн уяач Баян улс сүмийн харьяат одоо түрүү хурдан халтар морон айрагдуулсан одоо баярагийн Говьтан аймгийн Баян уулын Батчаргалын мар азарга юм байна. За Сүхбаатар аймгийн Асхтын хөрлийн унган одоо хурдан мар азаргаас орж иж байна. За түүний араас энэ хонгор азарга сая одоо орж иж байгаа. За энэ хонгор азарга бол одоо Говьтан аймгийн 9 бүлгийн Чинбатын хонгор азарга юм байна. За түүний урд дээр ард дээр халтар азарга улаамалгаатай ногоон цамцтай хүүхдээ халтар азарга түүний араас одоо уршиж яваа харагдаж байна. Зэн алтар азар бол одоо мөн жараас нэг зүйлж уршиж байгаа байна. За тэр цаатлаар бараан хувцастай хүүхдээ алтар азар Баян уулын Сандаг дөржийн хараа зарга юм шиг байна. Үзэгчтэй Говьтан аймгийн Баян уулын Сандаг дөржийн хараа зарга сая одоо таахантай харагдаад өнгөрлөө. Заараас 9 бүлгийн Чинбатын хонгор азар одоо явж байна. За өнгөний хэрэгтэй азар цаана цэнхэр хувцастай хүүхдээ халтар азар хамгийн надад дээр явж байгаа. Цаана уяа одоо халтар азар бол одоо уяач Сүхбаатар аймгийн онгон адуу Сүхбаатар аймгийн Халзан сүмийн мөнх сүрэнгийн онгон адуу Говьтан аймгийн халуун сүмийн яаж Жанчин төрлийн Батбаатарын алтар азарга аймаг улсын уралдаанд 13 удаа айрагд төрүүлсэн одоо ийм хурдан азар гараас одоо тун сайхан нэхэж орж иж байна. За эрдэмтчэр байж улсын алтар азарга одоо Батбаатарын алтар азарга хүмүүс одоо араас орж иж байна. За ягаан хувцастай хүүхдээ бор азарга бол та бүхэнд одоо түрүү хурдан их насны модон одоо айрагдуулсан Сүхбаатар аймгийн Асхтын хөрлийн мөнгөн одоо Говьтан аймгийн Баян уулын Батчаргалын мар азарга юм байна. Батчаргалын мар азарга бол одоо бас сайн адуутай хүн гэдгээл одоо энд одоо харуулж байна. За Дайдын хүүгийн баярагийн зэрэг азарга. За энэ бол одоо энэ зэрэг азарга бол Завхан аймгийн Дөрвөлжин сүмийн яаш Дайдын хүүгийн баярагийн зэрэг Төв аймгийн Сэргэлэн сүмийн Санжин мөнгөн одоо Завхны өсвөр уралдаанд 9-д орсон улсад 22 дурдсан хурдан зэрэг азарга. Энэ одоо дунд тавьж байгаа. Харж байгаа шар замцтай хүүхдээ хээр азарга одоо хүн харагдаж байна. Тэр хээр азарга. За түүний урдлын 2 азарга бол одоо өнгөлөд ийм холдод сарсан байна. Зөвхөн 300 м хэрээний холдод сарсан байна. Үүний 2 азарга. За хөтөл даваад одоо яг сайн харагдсангүй зүгээр ямар азар өмнөж байна. За түрүү бол Магсан
Цэрэнжиг Дунлагийн хялбар хайр азраг. За Сүхбаатар аймгийн Асгтын Инкваторын Монгон адуу Баян хонгор аймгийн Баян Осмын уяаж Монгон мөрөн төрийн үйсэн Баян хонгор аймгийн Баянцхан сумын харьяат барилга хот байгуулалтын яамны сайд Халтмаагийн Баталгын өрийн азраг 2 дан шиг төрүүлсэн шүү дээ. Өрийн азраг харахгүй сайхан дөрвөнжицтэй. Үнэхээр одоо дийш сүүлж шинтэнтэй хялгас сайхан одоо сайхан хялгастай ийм адуу байна да. Юус энэ өрийн азрагыг 2008 онд Баян хонгорын наадмын дээр харж явахад бол нүд зог, хөмсөг зохин одоо нэг хавддсан юм шиг одоо үнэхээр нэг онцгой хөмсөг зогтой, хамрын нүх сайхантай, дөрвөн жит сайхантай ийм азар харагдж байсан. За энэ хүн азар бол аргагүй хордоо. Асгатаас бол одоо нэг иймэрхүү адуу гараад байгаа. Энэ жилийн үндэсний хуваар наадмыг одоо урд азрагны уралдааны хөтөлж байгаа суугаад 8-д орсон. Хүүхдүүд Баймбэр гэж хараад байх юм. За энэ хөрөнгө азраг бол одоо ингээд 400-500 м хүрээний ингээд тасарч байгаа. За ийм хол байна үзэгчтэй. Арын азар бол манай зурлаач нь батсан камертаа харж байна. 4 азар гоо.